дунд бизнесүүдийн санхүү дээр гаргадаг нийтлэг 10 алдаа юу байна? Тэрийг хэлээ үздэхээ магадгүй танаад энэ 10 алдааны нэлээд хідэн байх юм бол 3 буюу тэрнээс түүнээс дээш байх юм бол ер нь жоохон асуудал их болоод эхэлж байна гэсэн анхаарах зайлшгүй шаардлагатай болж байна. За энэ 10 алдаа ерөөхдөө миний өмнөх одоо жижиг дунд Монголын жижиг дунд бизнесүүдийн санхүү дээр зөвлөгөө өгч явцад ажиглагдсан түгээмэл алдаанууд байна. Монголын жижиг дунд бизнесүүд санхүү дээр ер нь ямар алдаа гаргаад байгаа? Гэвэл нэгдүгээрт миний ажилласнаар байгууллагын удирдлага болон одоо нэгтлэн гэдэг юм уу ерөөхдөө ялангуяа удирдлага нь нэгтлэн бодох бүртгэлийг тэгээд татварыг ач холбогдолтой гэж юусаа авч үзэхгүй. За энэ нь яагаад ингэж шалтгаан нь юу гэж болох вэ гэвэл хангалттай зөв мэдээлэлгүй. Дээрээс нь бизнес эрхлэгч нар хоорондоо яг нөгөө өөрийнхөө параллел бизнес эрхлэгч нартай холбоотой байдаг учраас тэднээс авч байгаа мэдээлэл нь өөрөө буруу үндэслэлтэй байдаг. Тэгээ нэгтлэн бодогч нь үүнийгээ одоо удирдлагатай тайлбарлаж одоо харилцааны ойлголцол бас дутмаг байгаас болоод юм уу энэ удирдлага маань энэ ач холбогдолтой шүү гэдгийг зүйл нь ерөөсөө суугдаагүй байгаа ажиглагдсан. Үүнээс улбалаад дараагийн бүх асуудлуудын улс суурь тавигдж байгаа. За тэгээд мэдээж нэгтлэн бод хүртэл татвар манай бизнес чухал ач холбогдолтой гэж үзэхгүй байвал үр дагавар нь алдаатай бүртгэл хийгдэн, татврын эрсдэл нь маш өндөр болно. Нэгтлэн бод хүчний шиг ажилгүйгээ буруу бүртгэхэд тэр тайлна. Тэр чигээрээ буруу болно. Яагаад гэвэл нэгийн ард цаана 1000 гүйлгээ, 300 гүйлгээ дахин давтагдаж хийгдэж байдаг. За тэгэхээр зөвлөмж нь юу вэ гэхээр нэгтлэн бод хүртэл татвар одоо энэ чинь танай бизнесийн та хүссэн ч бай хүсээгүй ч бай заавал чухал ач холбогдолтой авч удирдах шаардлагатай нэг хэсэг нь байгаа. За тэгээд энэ нь яагаад чухал юм бэ гэвэл танах санхүүгийн зөв шийдвэр гаргах. Дээрээс нь бидний хийгээд байгаа ихэнх ажил хууль журмыг дагаж мөрдөх шаардлагатай байдаг. Тэгэхээр үүнийг дагаагүйгээс олж асар өндөр дүнтэй акт сурвалж тавигддаг учраас яалтчгүй хуулийн гаргалгаа яаж зөв бэ гэдгийг уйлдуулж явах. Дээрээс нь энэ нь бизнесийн өсөлтийг хангах суурь болдог. Яагаад гэвэл датан дээр үндэслэж ирээдүйн шийдвэр гаргадаг датаг бид нар боловсруулдаг байна. За тэгэхээр чухал шийдвэр гаргах хэрэгтэй байх нь хууль журмын эрсдлийг бууруулна. Тэгээ хөрөнгө оруулагч юм зээлгч бизнес томорлоо гэж бодоход гаднаас хөрөнгө оруулалт татхад санхүү татвар нь зөв явж байгаа юм уу гэдэгт итгэл нь хөрөнгө оруулагч эхлээ шалгаж иж итгэл нь ихсэх юм уу буурах нь. За эрсдлийн удирдлага өөрчилж эрсдэл тохиолдохоос өмнө удирдах боломжийг бас манай одоо энэ мэргэжлийн дагуу хийж байгаа сайн хийх юм бол тэр боломжийг олгох байх. I can't believe that you came into my life. You made me feel